Зэнэ. Тэ ямар подкастыг сонсдог айлгүй. Excuse my уруулын бодог. Нөхөж бодох уруулын бодгаа гэрээсээ авчраагүй байна. Контент их сонсдог л доо. Хүлээлгийн өрөөг сонсдог. Одоо хүлээлгийн өрөөний тэр хоёр хөтлөгчийн Азия подкастыг сонсдог байсан. Тэгсэн чинь манай од авчиад хамаг подкастаа нууцсан байна. Хаяа. Тэ ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн перспективийг ингээд сонсох бас айгу гоё. Чихэнд сонсголонтой болохоор сонсдог байсан чинь байхгүй болсон. Тэгээд мэдээж эргээр дэлхийн монголчуудын радио 88.3 тэрний томчуудын шуудан хөгжилтэй постууд 400-ийн шууган юу сонсдог лээ. Яна миний түүх гэдэг тэрийг дандаа сонсдог. Ерөнхийдөө бол би ч одоо Америкт байгаа юм шүү дээ. Тэгээ заримдаа мэдээ үзээгүй байхад чинь инстаграмаар ингээд зурагтай мэдээ гараад ирнэ. Фейсбүүкээр бас ингээд постууд гараад ирнэ. Тэгэл мэдээллээ тэгээ авчин заримдаа яг уу 4-р сувг CBS News гэдэг тэрийг сонсдог Америкт. Тэгээ заримдаа мэдээ сонсож амжихгүй бол олон нийтийн радио гэдэг байхгүй юу? 90.1 гэдэг. Тэгэл ер нь бол заримдаа ингээд нөгөө Америкийн бас ингээд нөгөө хүмүүсийн юм гоё ярилцлагууд гэдэг байхгүй юу? Тийм чухал одоо авч хэлэлцмээр хүмүүс гэл Amanda Knox гэд хамгийн сүүлд бол Amanda Knox гэдэг Италид roommate-тэйгээ байж байгаад хүн алсан хэрэгээр хэлэс хэрэгээр ингээ хилмигдээ 4 жил хоригдсон нэг хүүхний ярилцлагыг ингээд нөгөө нэг Tera Gross гэдэг лөө би ярилцагч broadcaster тэр хостыг нь санахгүй юм л да. Terry Gross гэдэг маш олон жил нөгөө тийм одоо чухал гэсэн хүмүүстэй ярилцж байгаа тийм нэвтрүүлэгч гэдэг. Тэгээ тэрний одоо ярилцлагуудыг нөхөн сонсохын тулд заримдаа вебсайт руу ороод CBS радио, тэгээ олон нийтийн радио, KDVR гэл Колорадогийн одоо National Radio зөндөө сонсдог. Амар insightful одоо юу мэрч одоо үйл явдлын тэг яг одоо экзэгтэй агшинд яг юу болж исэн талаар тий одоо энэ үзэгдлүүдийг нийгэмд болж байгаа үзэгдлүүдийг маш гоё ингэж урган гаргаж яриулдаг. Terry Gross гэдэг хүн байдаг хгүй. Тэ бурхан маань тэгэл ер нь ярилцлагууд л ер нь таалагддаг. Залбаа ТV-г үзэн Монголоос Солонгос идэх те. Тэгэл Монгол хүмүүсээс бол Залбаа ТV-г үзэн Дэлхийн Монгол радиог сонсно. Хүлээлгийн өрөөгийн Ариуна заяаг сонсно. Азиаг сонсдог гэсэн чи алуу болсон. Тэгэл бас таалагддаг нь болохоор Учрал ТV өчртэй орлогыг гаргаж ирсэн. Тэгээд айгу гоё. I really appreciate айгу гоё. Зөв асуултаа асуудаг. Тэгэл амар уйдахгүй шүү дээ ер нь бол тийм.